За ер нь бол улсын нийт дотоодын нийт түтхэнд гэсэн харьцаагаар бас энэ улсын эрсдлийг үнэлдэг юм тогтолцоо бол байгаа. Энэ дээр бол бид нэр Шри-Ланкаас илүү эрсдэлтэй байдалд орсон байгаа гэдгийг бол бас хэлхэн зүйтэй баха. За ер нь энэ том төсөл, мега төсөл явах юм уу юу гэдгийн цаана бид нар энийг эрсдлийн даах юм уу юу гэдэг асуудлыг л ярих хэрэгтэй. Төсөл хугацаанд ашиглалтанд орно гэсэн баталгаа байхгүй. Төслийн өртөг нэмэгдэхгүй гэсэн баталгаа байхгүй. Өгөөж нь төлөвсөн хэмжээндээ хүрнэ гэсэн баталгаа байхгүй. Өнгөрсөн жилүүдэд хийсэн бүх төслүүд нь өртгөн өсөөд хугацаанд ашиглалтанд ордгоо. Тэгээ энэ өрийг одоо буцаагаад бид нар эрсдлээ даахгүй болчих юм бол улс орн маань өөрөө эрсдэлд ороод татвар төлөгчдийн нуруунд дээр маш том ачаа ирчих болчиход байгаа. Түүнээс ч энэ төслүүдийг явуулахгүй гэсэн юм огт байхгүй. Төслүүдээ явуулахын тулд урсгал зардлаа хасаад тэр орон зай дээр төслүүдээ явуулахад бид нар эрсдэлгүй боломжтой харьцаатай байна гэж байгаа. Зардлаа нэмэгдүү. За нэмж хариулъя. 4 номер. За нэмэлтээр мэдээлэл өгье. Тэгээ засгийн газрын хувьд бол өрийг зохистой түвшинд барьж явах ёстой. За иймүүгээрээ яадаг вөхлөр хувийн хвшилтэй олон улсын санхүүгийн байгууллагаас одоо хямдралтай арай өртөг багтаа их усүр татах энэ боломжийг олгож өгнө. За хувийн хвшил маань өөрөө ингээд эдийн засаг аваад явах одоо ийм тогтолцоотой байдаг. Шри-Ланкийн хувьд бол Шри-Ланк ягаад үрийн дарамтанд орсон бэ гэхлээр татвараа хит бууруулсан. За хит бууруулангууд төсвийн орлого нь бага одоо буурсан. За үүнтэй холбогдуулаад 21 онд ковидын шок орж ирсэн. Ковидын шок эдийн засгийн дагаагүй улмаас буцаага татваруудаа нэмсэн. Татварын орлого нь бол тасалдсан учраас ингээд зээл авахаас аргагүй болсон. Ийм л одоо туршлага.